Дэлхий дээр нийтдээ зүгээр л 10 компани байгаа гэд боджээ. Тэндээс жил бүр 3 шилтгэр шалгардаг. Энэ жилийн шилдэг 3 компаниуд ABC тодорлоо гэж бодъё. Тэгвэл та ABC гэсэн энэ 3 компанийн хувьцаанд хөрөнгө оруулах уу? Дажгүй сонголт байна, оруулчлаа гэж бодъё. Гэтэл дараа жил EFG гэсэн 3 компани шилтгэн болчихжээ. Яагаад гэвэл нөгөө ABC маань орлого муутай байжээ гэж бодъё. Тэгвэл таны хөрөнгө оруулалт эрсдэлтэй байна уу? Мэдээж тийм. За өөр нэг сонголт нь зүгээр л эхний 3-т байгаа компани хинч бай, тэрэнд л зөвхөн хөрөнгө оруулах боломжтой сонголт байвал яах вэ? Тэгвэл маш сайн тийм үү? Зарчмын үед яг үүнтэй адилхан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бол ETF. Жишээ нь XLK гэсэн ETF нь Америкийн топ 66 технологийн компанийг агуулдаг. За та үнийг яаж авах вэ? Жишээ нэг ширхэг нь $152 байна. Их мөнгөтэй байх шаардлагагүй $50 ч ингээд бутархаагаар 0.32 ширхгийг авч болно. Ингээд би топ 66 компанийн хувьцаа эзэмшигч болчлоо.